улс орн маань ийм хүндрэлтэй нөхцөлд байна гэдэг асуултаас яриагаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед гаргасан энэ хэд популист, хэд үндэсэрхэг энэ одоо төрийн шийдвэрүүд нь өөрөө Монгол улсыг хүнд байдалд оруулсныг одоо улс төрчид хүлээмжлэх цаг нь болж байна. Унгаадаг, нулимдаг. Тэгээд түүхэнд бол тийм хүмүүс удаан үлддэггүй байхгүй. Одоо Монгол улсыг ер нь л дараагийн 50 жил гол авч явах салбар бол уулархайн салбар. Гэтэл газар дор байж байгаа юмыг зүгээр ингээ хараа суугаад авах бол бас их баялаг гэж хэлгээд бас төвхтөл баг. Ер нь бол хаасайгүй уулуурхай түшгэлж өгч байгаа орнуудын хувьд байдал маш өндөр. Хамгийн гайгүй байгаа нь одоо миний хувьд бол Монгол улс гэж харж байгаа. Дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчтай анх удаа гэрээ байгуулан өөрийн хувь эзэмшдэг орд газраа эдийн засгийн эргэлтэнд оруулж эхэлсэн түүх оюу толгой төсөлтөд шууд хамаатай. Анх 5 хантай 5хан гэртээгээр ажил эхэлж байсан энэ орд газарт өнөөдөр олон мянган залуус хоногийн 24 цаг тасралтгүй ажиллаж эрдэс баялагийг олборлон авч баяжуулан боловсруулж байна. Өнгөрсөн хугацаанд оюу толгой төслөөс хүртсэн өгөөж тун арвин ил уурхайг нээж баяжуул үйлдвэрийг байгуулж сая тонн баяжуулсан бүтээгдэхүүнийг гадаадд гарган борлуулад байна. Гэвч гүний уурхайг ашиглахаар цаг нартай уралдан ажиллаж байсан залуусын ажил нэг л өглөө зогссон. Хамгийн үр ашигтай хувилбар болох гүний уурхайн хөрөнгө оруулалт зогсон нь манай улсын эдийн засагт нөлөөгөө үзүүлж бид гадны хөрөнгө оруулалтуудаа алдаж эхэлсэн. Хөрөнгө оруулагчид биднийг орхиж эхэлсэн нь эдийн засгийн хүндрэлийн эхлэл байсан. Тиймээс эдийн засгийн хүндрэлийг даван туулах улсын их хурлын тогтоолд томоохон төслүүдэд хөдөлгөх буюу ажилуулж эхлэх заалт туссан. Ингээд л шийдлийн засгийн газрын тэргүүн яриа хилцээг дахин эхлүүлж оюу толгой төслийн гацаа гаргахаар гадны оронд очин тохиролцоонд хүрч чадсан. Өмнө нь манай талд шийдэгдэж чадахгүй байсан олон асуудлыг уг төлөвлөгөөгөөр шийдлийн засгийн газар шийдэж чадсан юм. Дэлхийн томоохон 14 банк санхүүгийн байгууллагаас хамгийн багадаа 4.2 тэрбум хөрөнгө оруулагчтай нийлээд 6 тэрбум Америк долларыг татах боломжийг энэ удаагийн төлөвлөгөөгөөр шийдэж чадсан. Одоо 6 гэдэг чинь бас том тоошд Монголч 6 тэрбум долларын тухай асуудал ярьж байгаа чинь биш. Ер нь бол Монгол руу урсж байгаа бүх гадаадын хөрөнгө оруулалт бол энэ төслийг хараад бол үндсэндээ ажиглаа зогссон байсан. Тэгэхээр бид нар маш том бөглөөгөө авч байна. Маш том гарцаа нээж өгч гин гэсэн үг. Одоо бол урагшаа хараад ажиллах цаг ирсэн. 6 тэрбум Америк доллар. Энэ мөнгө бол бидний өвөг их эзэн Чингис хааны нэрийг барин дэлхийн нийтээс босгож чадсан Чингис бондоос даруй 4 дахин их. Гэхдээ энэ мөнгө бол зээл биш, хөрөнгө оруулалт. За одоо өнөөдрөөс эхлээд оюу толгой бол засгийн газрын асуудал биш, улс төрийн асуудал биш болно. Одоо өнөөдрөөс эхлээд оюу толгой бол эдийн засгийн асуудал болно, компани хоорондын асуудал болно. Тийм учраас улс их орноо боддог юм бол одоо өнөөдөр улс төрчид энэ оюу толгойн асуудлаар их хутгалдаг бол шаардлага байхгүй болсон гэдгийг хэлхийг хүсэж байна. Хоёрдугаарт ер нь бол одоо бол яг зүгээр л оюу толгойг бол орхих хэрэгтэй ийм цаг ирсэн. Эрдэнэт үйлдвэртэй адилхан одоо ингээд цаашаа оюу толгой гэдэг энэ том бүтээн байгуулалт энэ том үйлдвэр маань өөрөө өргөжлүүд ажиллах ийм бодис шаардлагатай болсон. Өнөөдөр сайхан бэлгийн хийж чадсан байгуулсан гавьяаг бол тэр одоо оюу толгойг ятгахтаа улс төрөөс салгаад цэвэр мэрэгжлийн хүмүүсийг тэр Эрдэнэс Үнжээл гэдэг компани дээр тавьж байгаа. Тэрнгээр асуудлыг шийдвүүлээд ер нь их хурл засгийн газрын асуудалд оролцоо болио. Энэ чинь бизнесийн асуудал. Бизнесийн шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг ингээд асуудлыг шийдвүүлж чадсан. Оюу толгойн хувьд нэгэнтээ бид гарын үсэг зураад энэ гацааны асуудлуудыг үндсэндээ шийдчихлээ шүү дээ. Оюу толгой шиг, таван толгой шиг, цагаан суврах шиг эсвэл одоо том манай газар тосны одоо энэ төслүүд шиг, занар шиг ийм том төслүүд явж вэж Монгол улс олон зуун жилийн хоцрогдлыг бол давж туулж байна.
За та бүхэн бол нэг тоог бол байнга сонсч ирсэн баг 53-47 гээд Монголын тал бол энэ төслийн өгөөжийн 53%-ийг авна. Rio Tinto-гийн тал 47%-ийг авна гэдэг. Гэхдээ энэ зарчим бол урдталт нь ямар нэг баримт бичгэн дээр бол огт тусагдаагүй байсан. За одоо бид нар энэ далдуурхайг эхлүүлэх энэ төлөвлөгөөндөө бол энэ заалтыгаа бол албан ёсоор бол тусгасан байгаа. За ингээ хоёр талаас бол бүх тооцоонуудыгаа бол нэгтгэсэн. За уулуурхан орлого бол бидэнд харагдахгүйгээр эдийн засагт хэлж байгаа нэг жишээ бүгдээр ярив. Сүүлийн 5 жилд Улаанбаатарт гарсан барилгачлалтын өөрчлөлтийг та анзаарсан уу? Маш олон өндөр барилга бослоо. Маш олон орон сууц бослоо. Энэ орон сууц барьж байгаа үйл хөдлөх хөрөнгө чинь өөрсдөө энэ 5 толгой оюутлогоо цагаан суургыг тийм үү? Нарийн сухад энэ одоо уурхаануудаас ажиллаж байгаа хүмүүсийн мөнгө орлогоо бүрдэж байгаа үйл хөдлөх хөрөнгүүд байхгүй. Тэгээ нэг хөрөнгө чинь нөгөө хөрөнгө рүү шилжиж байгаа ийм л процесс ажиглагдаад байгаа юм л да. Уул уурхай бол одоо бидрийг дэлхийн стандарт руу төхүүлэх лифт одоо шат гүүр гэж би бол хувьдаа ойлгодог. За татварын асуудал бол үүссэн байсан. Татварыг нэмж бид нар 30 сая долларыг төлөөд нөгөө айлын талаас бол олон улсын арбитр руу хандгаж исэн тэр бүх процессыг зогсоосон байгаа. Ингээд татвар дээрээ бид бүхэн 30 сая долларын татвараа бол аваад цаашаа бол бид нар татвар дээр бол ямарваа нэг маргаангүйгээр хоёр талд бол бүх асуудлуудыг ойлгож цаашаа явахаар бол ингэж тохирсон байгаа. Ганц жишээ хэлээ л да. Мад бол жишээлбэл Rio Tinto, Shanghai гэдэг гадны том компаниуд орж ирж байгаа үйл ажиллагаа явуулъя гэж эдгээр бол дэлхийд дээр бол одоо эхнээсээ 1 2 3 дурдаг ийм том компаниуд байгаа. Тэгэхээр дэлхийн тэр том өрсөлдөөн бол манай улсад ороод ирлээ. Манайхан аврагыг давж авраг болно гэж ярьдаг тийм үү. Одоо жишээлбэл далдуурхан технологи бол дэлхийд дээр 2 3 компани эзэмшдэг, 2 3 төсөл явж байна. Цаашдаа дэлхийд дээр одоо ил олборлох боломжтой альцис төмөрийн нөөц дуусч байна. Газрын нөөцийн нөөц дуусч байна. Цаашдаа монголчууд хэрвээ энэ технологи 20 30 жилийн дотор эзэмшчих юм бол дэлхийн хүн ам бол өсдөхөөрөө өснө. Дэлхийн эдийн засаг бол өсдөхөөрөө өснө. Тэгэхээр энийг хамгийн том тэжээл нь хамгийн том хоол нь бол газрын баялаг байгаа. Тэгэхээр монголчууд одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтыг дагаж орж ирж байгаа энэ технологи, ноу хау, мэдлэг, ур чадварыг өөрсдөө эзэмшээд цаашдаа илүү ингээд өндөр түвшинд олон улсын түвшинд ажиллах боломжтой байгаа. За одоо бол бид нар бол үнэхээр оюу толгойн гэрээ яаж манай гадаадын хөрөнгө оруулалтыг хааж боож байсан, яаж Монголын талаар буруу сэтгэл төрүүлж байсныг бол шууд бол байдал дээр бол бид нар харж байгаа. За оюу толгойн гэрээ зурсны дараа та бүхэнд энийг одоо хар Монгол улсын засгийн газрын бондын хувь хэмжээ, өөрийнх нь үнэлгээ мөн ингээд бусад гаргаж байгаа хөгжлийн банк болон худалдаа хөгжлийн банкны энэ бондын хүнүүд за дээрэс нь бол оюу толгой Turkish MMC гэдэг энэ бүх бондын энэ Монголд бол дандаа эергээр огцом өсөж байгаа. Бүх үзүүлэлтүүд нь сайжирч байгаа. Гэхдээ бид нар энийг бүгдээрээ хүсэж ирлээ шүү дээ. Бүтэн сүүлийн 2-3 жил бүтэн 2-3 жил бид нар энэ асуудал маань гацсан. Сүүлийн 20 сар царцсан. Тэгээ одоо хөдлөлөө үр дүн ийм байна. Бид нар ийм үр дүнгийн төлөө явсан учраас энэ бол далдуурхай эхлүүлсэн бүх ажил бол Монгол улсын эрх ашигт бол бүрэн нэгэн юм ажил болж байна гэдгийг бол би бас шууд ерөнхий сайдын хувьд хэлхийг хүсэж байна. Энэ гүний уурхай чинь өөрөө бас их том онцлогтой. Ил уурхайгаасаа өөр далдуурхай бол тэнд бол өөр төрлийн бараа түүхийд ажил үйлчилгээнүүд бол маш их хэрэгтэй. Монголд урд өмнө бараг байгаагүй шахуу цоо шин төрлийн маш их олон ажлууд, маш их олон шин чиглэлийн бизнесүүд бас хөгжих бололцоотой. Тэгээд ч би түрүү хэлсэн энэ оюу толгойн төсөл бол өөрөө бүтээгдэхүүнээ гаргаж ирэхдээ ердөө 2 жил болж шүү дээ. Тэгэхдээ 100 жил ажиллана гэсэн тооцоотой ийм байгууллага шүү дээ. Тэгэхээр 100 жил ажиллах гэж байгаа юмыг өнөөдрийн миний яриад байгаа төр зуурын санхүү эдийн засгийн хэдхэн жил болоод нэг хаяа давтагдаад байдаг энэ хямралаасаа болоод гоомоо юм уу найдваргүй тийм өнгөц юм хийж бас болдоггүй талууд байдаг. Энийгээ бид нар бол аль аль талдаа зөв ойлгох ёстой. За 5 толгойн хувьд бол боломжийг бол алдсан. Ялангуяа нүүрсэн дээр бол Яагаад тэгэхээр одоо дэлхийн эдийн засаг бол үндсэндээ маш эвгүй байдалтай болчихлоо. Шийдэл гаргаж ирж байгаа нь бол улс төрөөс айхгүйгээр гаргаж ирж байгаа нь бол яг харахгүй сайхан бэлэг болчиход. Зарчмын хувьд бол одоо бизнесийн шийдэл нь бол гарсан гэж ойлгож байгаа. Одоо хамгийн гол нь гэхдээ улс төрөө дэлэхгүй.
Өнөөдөр бол өргөн нүү нарийн нүү гэж одоо дими донгоссоор байж байгаа 1 км төмөр зам бариагүй өчнөө жил өнгөрлөв шүү дээ. Тэгэхээр шийдлийн засгийн газар байгуулагдаад хамгийн түрүүнд ард түмнээсээ асуусан. Бүгдээрээ бүсэж хангалах юм уу? Эсвэл том ордуудаа хөгжүүлээд зоригтойгон шийдэл гаргаад хамтдаа урагшлах юм уу? Өнөөдөр 5 толгойн асуудлыг шийдвүүлчихсэн бол бид нар бас байдал бол арай өөр байдалтай байх байсан. Хамтдаа эдийн засгаа тэлэх үү? Улс орноо ямар нэгэн одоо талцал хуваагдalгүйгээр нэгдмэл нэг ойлголттойгоор хөгжүүлэх үү гэдэг асуулгыг ард түмнээсээ асуусан. Ард түмэн бүсэж хангалахгүй. Том төслүүдэд явуулаад улсаа хөгжүүлээ гэдэг одоо саналыг дэмжсэн. Тийм ч учраас энэ шийдлийн засгийн газар ард түмнээсээ дэмжлэгтэй засгийн газар гэж ойлгож байгаа. Харамсалтай нь парламентын төвшөнд одоо бүх ажлуудын зогсоололд бид нар энэ чинь ингээд улс төрчөөд би нэг хар PR-аар будаад ухамдчихэд л амьдрал бол дэлхийн хэд бол цаашаа яваад амьдралаа ингээд сайхан болгоо шийдээд хүүхдүүдэд бэлтгээд яваад шүү дээ. Бид нар бол зүгээр л цаг алдаад. Өнөөдрийн юу гэдгийг цаг алдаж, буруу шийдвэр гаргаж, бие биендээ гацаа тэг хийж байгаа явдлыг бол нэг өсөндөө одоо бидний ариусж явах, зайлшгүй туулах ёстой нэг юм жамын одоо үйлдэл гэж, одоо үүлийн үр гэх юм уу, үйлдэл гэх юм уу одоо тэгж л үзэхээс өөр арга байхгүй. Шийдлийн буюу ЭЕВ-ийн засгийн газар ажиллаа эхлүүлснээс хойш 100 дахь хоногт бэлэг барин 5-7 төслөө шинэ нөхцөл, шинэ менежментээр ажиллаж эхлэх гэрээг үзэглэх гэж байлаа. Гэвч 5-7 төслийг гацааснаас манай улс орж ирэх байсан олон сая Америк долларыг алдаа зогсохгүй. Гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг бараг л бүр мөсөн алдсан. тооцоо хийж үзэхэд бид сүүлийн 10 жил одоо хоорондоо хэд улс төржиж тийм үү? Хоорондоо популизм хийснээрээ бол маш их одоо валютын урсгалыг бол зогсоосон байна. За судалгаагаар зөвхөн оюу толгой 5-7 ордыг хөгжүүлэх. За одоо дэд бүтэц одоо бусад одоо цогцлбор төслүүдээр нь ингээд тооцоо хийж үзэхэд сүүлийн 10 жил бид нэр 10 тэрбум долларын хөрөнгө оруулалтын урсгалыг Монголд оруулж ирч чадаагүй. Зөвхөн энэ хоёр төслөөс. Одоо 5-7 асуудлаар л ихэд одоо тохиролцоо нь хийгдээ. Тусгай сайд томилогдоод тэр нь хилцээрээ явуулаад тэгээд одоо яг зурхын даваан дээр их хурлын даргын зүгээс бол одоо сүрдүүлэх байдлаар ингээд одоо чуулганы нээлтэн дээр тийм ээ. Монгол улсыг олон улсын тавцан дээр ингээд эвгүй байдалд оруулсан байдлаар мэдэгдлэх байдлаар ингээд бүх эрүүл ухаантай хүмүүсийг чочирдуулсан тийм. Гадны тэр зурх гэж байгаа хүмүүс харахгүй шүү дээ. Бид нар өөрсдөө зүгээр энэ хөндлөнгөөс хараа сууж байгаа эрүүл логикоор сэтгэж байгаа хүмүүс ингээд. За үйлдвэрлэлийн одоо алдагдлыг харах юм бол одоо 10-аас 15 тэрбум долларын экспортын орлогыг бас оруулж ирч чадаагүй. Ингээд тооцох юм бол 20-с 25 тэрбум долларын валютын урсгалыг бид нэр сүүлийн 10 жил монголчууд хоорондоо талцаж, хэрэлдэж, популизм хийснээрээ оруулж ирч чадаагүй юм байна. Хэрвээ энэ мөнгө, энэ валют орж ирсэн бол өнөөдөр доллар 2000 биш байх байжээ. 1000 төгрөг байх байж. Яг гэвэл уул уурхай Монголын өнөөдрийн хөгжлийн цорын ганц салбар байна. Өнөөдөр Монголоос нийлүүлчих болох гадныхны сонирхож байгаа бараа гэвэл ер нь цөөхөн төрлийн юм байж шít. Алт, зис, төмөр, хөдөр. За магадгүй хэрэг одоо цаашдаа юм олдох юм бол нефть, газ, нүүрс. Тэгтээ дахиад хэлье. Бүх дэлхий улмал одоо нэг дороо зогсохгүй улмал цаашаа хөгжөөд байгаа учраас түүхийгээр нь авах сонирхол улмал багасаад байна. Гэвч орхиж болохгүй, зогсож болохгүй ажил ард иргэдээ сайхан амьдруулах үүрэг гэж бий. Тиймээс шийдлийн засгийн газар 5-7 төслийг хэрэгжүүлэх тал бүрийн боломжийг судлан ажилласаар л байна. Гацууртын хувьд бол за зөвхөн 10-аас 11-ний шилжих шөнөд иргэд бол хууль бусаар дайраа орсон. Эсвэл ялж гарна, эсвэл үхэж гарна да. 300 гаруй одоо энэ жанр бол хууль бусаар бол тус бүлмөдөгт дайрж орсон. За энэ үеэр бол нэг хүн шороон дарагдаж эмнэлэгт хүрэгдсэн гэх мэт одоо энэ асуудлууд нэлээд орцоор тавигдж байна. Тэгэхээр за ингэж байгаль орчныг хэрсүүлдэж байгаа юм төр зэрэг. 308 дугаар тогтоодын дагуу улс төрийн тэмцэлтийг маш хүчтэй өрнүүлнэ гэдгийг одоо аль биесээр хэлж байна. За хэр их иргэний хөдөлгөөнд хэр их одоо байгаль орчин гэж чанга ашиглаж байгаа, хэр их
эх орондоо хайртай гэж чанга хасгаж байгаа энэ хүмүүсийн ард бол шал өөр ашиг сонирхол байгаа юм байна. Гэтэл ноён улаан аврья гэж өнгөрсөн хавар сүрдүүлэн болгож байсан иргэний хөдөлгөөнийхний нэгэн ч гараараар алт олборлогчтой тэмцээгүй юм а. Гацууртан жишээнээс бид нар харлаа шүү дээ. Одоо ноён улаан ухахгүй л гэдэг үсээ тэмцээд байсан хүмүүс өнөөдөр 300-400 нинжа очиод ухаж хахад хаана байгаа юм бэ? Өнөөдөр тэдний жинхэнэ үсэж тэднийтэй тэмцэх ёстой юм шүү гэж. Энэ ноён улч одоо нөхөлөд туслаа. Энэ гацууртыг яаралтай шийдчихэж цаашдаа бол одоо зөвхөн гацуурт биш алтны салбар. Энэ алтны салбарыг бид нэр алт олдворлтыг бол дэмжих ёстой. Алт маань бол өөрөө онцгой салбар. Энэ алтыг бол аль болох Монгол банкын тушаах тийм эрх зүйн орчин байдаг. Тэгэхээр газар дор байгаа алт бол нэг хэрэг үнсэн. Яг гэвэл тэр чинь өөрөө үн байнга өсч идэг учраас тэрийг ухаж гарах зардлаас маш их хамаардаг. 100 метрийн гүнд байгаа 100 кг алт, 1000 метрийн гүнд байгаа 100 кг алт хоёр бол эдийн засгийн нөөцөөр бол одоо шал өөр үнэлэгддэг л дээ. Гисэн хэдий ч гаргаад ирсэн алт бол бүр хамаагүй илүү үнцэнтэй болчихдог. Тэгэхээр энэ алтны салбарыг хэрвээ бид нэр хөгжүүлж чадах юм бол манай экспортын орлогч тогтворчно, манай зээлжих чадвар ч өснө. Цаашдаа одоо бид нэр эдийн засгаа томруулах, том төсөл хөтөлбөрүүдийг одоо санхүүжүүлэхэд хамгийн том баталгаа болж байгаа юм байна. За тэгэхээр бид хүний яг одоо ирсэн байгаа энэ газар бол Central Gold компани одоо үндсэн ашиглалтын талбайн одоо зүүн талын энэ хэсэг уулын одоо ам байгаа. Тэгээд энэ чинь бол үндсэндээ энэ ард харагдаж байгаа энэ одоо алтлын угар дээр бол яг Central Gold компани одоо бас хайгуулын хэсэг ажиллаж байсан. Тэгээд яг энэ хэсгээс одоо 4-5 метрийн наан бол үндсэндээ нэг гар алт олборлогчд маань одоо бас энэ цооног үүсгэж нөхөхад эхэлчихсэн баг. За яг миний зогсож байгаа хэсэгт бол 20-30 орчим юм цооног ухчихсан байна. За тэгээд маш гүнзгий юм аа. Үзэгчд маань үндсэндээ бас харах байхaltaа тэгээд энэ доошоо ингээд одоо нилээд гүнзгий ухчихсан. За тэгээд энэ нь одоо ингээд доошоо ингээд салаалаад явчихсан байдалтай харагдчихээн. Тэгээд уулуурхан салбарт гарсан сүүлийн үед гарсан одоо төр засгийн буруу шийдвэрүүд нь өөрөө уулуурхан салбарыг хууль бус аргаар ажиллах, нууц хэлбэрээр, далд хэлбэрээр олборлолт явуулах энэ юм руу өөрөө өссөн үсээгүй төрөөд оруулчихсан байна. Сөрөг сенсацууд их явдаг. Зургтэн тэрээр харж байхад л одоо хэцүү юм их л байх юм. Энэ бол ер нь сөрөг талын алисгүй одоо энэ гацуурт компаниас юм салгах гэсэн ийм бодолтой хэсэг бүлэг улс байд юм уу гэж би одоо бодсоо тийм шүү дээ хөөгээ. 2010 онд ашиглах гэж байгаа үед нь урт нэртэй хууль гарч одоо энэ юуны олборлолтын ажил бол зогссон байгаа эхлүүлэх гэжсэн. Энэ тухайн үед бол одоо энэ наашаа бороогийн үйлдвэрлэл хөдрийг тээвэрлэх 54 км замыг тавьсан, засварын цехийг барьсан. Одоо энэ уурхай эхлэхэд бол энэ дэд бүтцэд бол одоо бүгд бэлэн байгаа. Баяжуулах үйлдвэр нь байна. Ажилчдын кемп байна. Бусад энэ дэд бүтц байгууламжууд нь бол одоо яг олборлоход бол одоо гацууртын хөдрийг олборлоход ашиглахад бол ер нь бэлэн байж байгаа. Сэлэн аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын нутгийг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулахаар болж байна. Ноён уулыг хамгаалтанд авснаар тус суулын ойн хүлэмжийнхий агарын бохирлог шингээд өв хүнүүгийн болж бунхны хэвээр үлдээж хүнүг үрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт хэвээр үлдээх чухал ач холбогдолтой юм. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжлэнэ. Алтан дээр суусан гулгчин байсаар байх уу? Хийх осон ард түмний төлөө гэсэн үгсийг бид сонссоор, маргасаар, гатсаар байх уу? Буцах хаяг буух эзэнтэй хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, орон нутаг, улс орон ашиг орлого олж амьдралаа дээшлүүлэх үү? Гацууртын ордыг гацаанаас гаргая. Өнөөдөр ингээл хамгийн сайн төгс гэрээ хийн, хамгийн сайн ашигтай хуваар хийнэ гэл хүлээгээл 2-3 жил суугаад байх юм бол эцсийн дүндээ алддаг л байхгүй. Тийм учраас бид бол цаг алдаж болохгүй. Яг нэг үгэлгэд бол уурхан томоохон төсөд бол зогсон байдалд бол байхгүй байгаа. Зүгээр дараагийн шатны хөгжүүлэлтээ хийхэд шийдлүүд нь хүлээгдэж байгаа ийм асуудал байна. Зогсоогүй явж байгаа. Уулуурхан салбар одоо хэдий хүнд байгаа ч илгээхдээ одоо сорилтуудаа туулаад явж байгаа л ийм л өнөөдрийн нөхцөл байдалтай байна. Дотоод зөрчлөө тодорхой хэмжээгээр дараад төслүүдийг бол